маань жил болгон бид ингээд нэг тематаар одоо нэг сэдвтэйгээр үйл ажиллагаа зохиол гэж боддог. Тэгээ энэ жилийн маань сэдв болохоор иргэний үүрэг гэсэн сэдв байгаа. Яагаад гэвэл дараа жил сонгуул болж байгаа. Нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол бид нэр ярилцаад манай Монголд ер нь иргэний үүрэг тэгээд одоо эрхцүү нийгмийн тийм нийгмийн ухааны хичээлийн талаар жоохон дутуу дөлмөг ордог юм шиг санагддаг байхгүй. Яагаад гэвэл одоо сонгуулийн хандлагаас ихсүүлээд одоо залуучуудын хандлага мэдэгддэг шүү дээ. Тийм учраас иргэний үүрэг гэдэг сэдвийг сонгоё гэж бодож байгаа. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа маань ч гэсэн одоо жишээлбэл ямар нэг 10 хүрчгэд иргэн нь боловсрсан иргэнээс өвчнгөө орон үүсдэг тийм учраас бидний бодлоор боловсрлаад хувийнхаа боловсрлыг дэвшүүлээд бас мэдээ сурснаа би биендээ хуваалцаж байгаа насны иргэний үүрэг нэг хэсэг ах гэж бодож байна. Тэгээд бид нар энэ блогийг хөтлж ажилладаг түрүү жилийн 5 сараас эхлээд эхэлсэн. Тэгээд энэ дээр болохоор бид нар Швед улсын боловсролын системтэй холбоотой мэдээллүүд тэгэл ер нь сурч боловсролтой холбоотой мэдээллүүдийг тавьдаг. Тэгээд энэ жилээс ямар нэг юмар сонирхдаг тийм хүмүүсийг хайж байгаа. Одоо сард нэг пост оруулах гэх юм уу тийм багтай. Тэгээд одоо жишээлбэл манай энэ жил гэхэд манай боловсрол багт маань Эри гэдэг нэг охин шинээр нэмэгдсэн. Тэр охин болохоор өөрөө бие бэлдэх хөгжүүлэх тал дээр их сонирхдаг. Тэгээд тэр талаараа маш их мэдээлэл цуглуулдаг. Тэгээд тэрийг хүмүүстэй хуваалцах сонирхолтой тийм охин байна. Тэгээд нэмэгдсэн жишээлбэл тийм учраас тийм хүмүүсийг хайж байгаа учраас энэ байгаа залуучууд болон хүмүүсээс тийм сонирхолтой юм байл холбогдоорой. Тэгээ манай блог руу орж уншчаарай. Одоо цагаачдыг мөн гимназийн сургууль буюу 10 жилийн сургуулаа төгсөөд одоо дүн нь хангалтгүй сургуульд одоо ямар нэг мэрэгжил сонгоход тэр мэрэгжилтэй дүн нь хангалтгүй байгаа хүмүүсийг одоо тэр дүнгээ бүрдүүлж орохт нь ингэж тусалдаг тийм төв байгаамаа. Тэгээд хэн насанд хүрэгчдийн боловсролын төвд суралцаж болох вэ гэж ийм одоо Стокгольм хотын хувьд Стокгольм хотод бүртгэлтэй байх тийм ээ. А дээр дүнтэй физиксээ хэрэгтэй BC 2 курсыг унших юм тий. Ийм тохиолдолд 20-с доош насныхан болно. 20-с доош мөртлөө гимназийн дүнгуудын 10 жилийн дүнгүү байх юм бол 20 гимназид ороод тэгээд 20 нас хүрсэн 20 нас хүрснийхаа 7 сарын 1-ээс эхлээд суралцах боломжтой байгаа. За тэгээд суралцах гэж байгаа мэрэгжил те эсвэл өөрийн мэрэгчлэрээ ажиллаж ямар нэгэн курс дутаж байгаа ахин унших бүрэн гүйцэд болох шаардлагатай хүмүүс суралцах хэрэгтэй гэж байна. За энэ нь юу гэвэл манай монголчуудын хувьд нөгөө ихтэй сургууль хүмүүс их мэрэгжлийн сургуульд ороход ихэвчлэн 10 жилийн боловсрол гэхээс илүү швед англи хэлний мэдлэг товчдог. Тэгээд энэнд нь болохоор швед хэл маань болохоор SF-гээс эхэлдэг те SF A B C D гэж дуустдаг. Тэгээд дараад нь одоо дунд сургуулийн төвшөндөх швед хэл гэж аа тэр нь болохоор Grundskola, Svenska för Grundskola гэж байгаа. SAS те тэгээд гэх юм бол Grundskola-ийн швед хэл нь болохоор 3 шаттай байдаг. Ингээд SF-ийн дөрвөлээр нэмээд Grundskola-ийн 3 шат, дээр нь гимназ буюу ахлах сургуулийн 3 шат. Ингээд хэд болж байна? 10 курс байгаа. Зөв нь бүр анхаа шатнаасаа явъя гэх юм бол англи хэл маань болохоор SF-ийн төвшин бүр анхан шат гэж байхгүй. Engelska Grundskola 1 2 3 тэгээд ахлах сургуулийн төвшин 1 2 гэдэг нэг 5 шаттай байгаа. За тийш нөгөө буцаж байгаа. За тэгээд Стокгольмаас өөр команд сурдаг тий. Тэгсэн хэрнээ Стокгольмын команд суралцах хүсэлтэй байгаа бол команд руугаа хүсэлтэд явуулна. Өөрийнхөө команд руу одоо би Стокгольмын энэ сургууль сурмаар байна ч юм уу тийм одоо хүсэлт явуулаад тэгээд тэр гэсэн би нэг юм ярьчих. Тэгэхээр одоо бүр дөнгөж ирсэн хүмүүс л өөрийнхөө швед болон англи хэлний ч юм уу математикийн шатыг ямар шатанд байгаагаа мэдэхгүй байгаа хүмүүс болохоор Комух центрум дээр очиод niveau тест буюу төвшин тогтоох шалгалт өгөх хэрэгтэй. Тэр төвшин тогтоох шалгалт нь болохоор таны швед хэлний, англи хэлний, математикийн гэсэн зөвхөн 3 хичээлийн төвшинг тогтоож байгаа.
Бусад хичээлээ нэг бол 10 жилийнхаа Монголоос авчирсан 10 жилийнхаа гэрчлэгийг энд явуулаад батлуулаад тий Монголын 10 жилийн гэрчлэгээ чинь эндгийн ерөнхий боловсролын сургуулийн ямар хичээлүүдтэй тэнцгээр тэрийг дүгнүүлэх ёстой. Эсвэл хэрвээ тийм 10 жилийн гэрчлэгээгүй 10 жилийн байхдаа орж ирсэн хүмүүс шууд гимназид орохоос арга байхгүй. Тэгээд тэр нёва тест яханд бол гүйлтэй дахиад гүйлтэй дэвшлээ. Даашлаа. Дахиад нэг үл тийш. Явуулаа. Нёва төвшин тавтах тест энэ. За хаягийн бичээд аваарай. Үншдүүлийн түнэл ба надад бодог. Үнш гатан 124-ийн 3 давхар цагийн хуваарууд нь ингээд энэ цагуудын айлд энэ 12-аас 14 буюу 1-ээс 4 гэдэг энэ цагуудын айлын түнч очиод шалгалтаа өгөөд хариугаа тэр доор нь авдаг. Хариугаа тэр доор нь аваад тэгээд танд одоо студио веглээ дээр гэдэг маань болохоор одоо манайхаар л одоо зөвлөгөө өгдөг тий та одоо таны төвшин чинь тийм байна ямар сургуульд яаж орох та боломжтой вэ тий та студио сургууль алхамд студио веглетер гэдэг хүн байдаг тэр хүн нь болохоор одоо танд зөвлөгөө өгдөг тийм үнэгүй зөвлөгөө өгөх тийм хүн байгаа байхгүй тэр хүн нь болохоор та тэр хүнд ямар мэрэгчлэр сурмаар байгаагаа хаа сурмаар байгаагаа бүгдийг хэлнэ тэгээд тэгэхээр тэр хүний мэрэгжил тэрийг мэдэх ёстой учраас танд зөвлөгөө өгнө. За чиний шат чи ийм байна. Ийм сургуульд ороход ийм шатнууд хэрэгтэй. Энд тийм сургуулиуд байгаа гэд тэр хүний мэрэгжил учраас энэ мэдээллүүдийг бүгдийг тэр хүнээс асуугаад авч болно. Тэгээд одоо энэ төвшин тогтоох тестээ өгөхгүй та нар тэр конференц центрын дээр очиход бас нэг студио веглетер байгаа. Тэд нар маань уулзаад төвшингийн чинь төвшин тогтоох цааснуудыг чинь харж агаад энэ сургуулиуд чинь бүртгүүлж өгөхөд туслана. Гэтэ энэ дээр одоо ингээд манай ОК нөгөө яаж бүртгүүлэх талаар бичсэн байна л да. Дэшээ гүйлгэж. За энэ эрхэм бүртгүүлгээ гэж. За магадгүй шивэд хүнийг сайн ойлгохгүй тийм тохиол гарах юм бол энийг бичээд аваа. Энэ хаяг руу ороод онлайнаар хүсэл гаргаж заавал явуулдаг. Тэгээд онлайнаар гаргахтаа эхлээд та энэнд одоо юутай байх хэрэгтэй. Одоо нэвтрэх тийм нэр тэгээд бас нөгөө пассворттай байх хэрэгтэй. Нууц тий тэрийг студио веглетер чинь гаргаад өгнө. Тэнгүүд та энэ хаягаар ороод явуулаарай. Сургалтын төлөвлөгөө гэж байгаа. Энэ хамгийн нэгдүгээр студио планер гэж байгаа. Тэгээд дараа нь курсуудын төлөвлөгөө, тэгээд өөрийн тухай мэдээлэл оруулах, тэгээд сургалтын төлөвлөгөө болон хүсэлтээ илэрхийлж гэж байгаа. Энэ бүгдийг ингээ бүглэх ёстой. Студио планерийн гингүүд чинь та одоо жишээлбэл англи хэл унших гэж байгаа бол англи хэл унших гэж байгаа гэдгээ сонгоод явуул та. Та явуул та. Дэшлээ. Ямар курсууд дахиад аашлаа. Энэ яагаад юм халтаж байгаа юм. За нэг бүртгүүлэх тухай байгаа. За энэ за бүртгүүлэх хугацаа гэж энэ бас нэрээ та одоо жишээлбэл ямар нэг курсыг бүртгүүлэх жаалдаа 2 сарын өмнө буюу тэгээ 8-7 хоногийн өмнө бүртгүүлэх ёстой. Гэтэ энэ курс болгоо маань одоо бүртгүүлэх сүүлийн хугацаа гэж байдаг. Тэр нь ихэвчлэн 2 сарын өмнө байдаг дуустдаг байхгүй юу? Ямар нэг курст орох жаал заавал 2 сарын өмнө бүртгүүлэх ёстой байгаа. Тэгээд нэг курс маань ойролцоогоор 3 сар явагддаг. Health гэдэг маань бүтэн цагаар өдөр болгон явахаар гэсэн. Тэгэх юм бол health 100%-аар явах гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол ойролцоогоор 3 сараар өдөрт нэг 3 цаг ч юм уу курсээсээ шалтгаалаад дээлт гэх юм бол нэг 7 хоногт 2 удаа ч юм уу бас оройн курс гэж бас байгаа. Тэгээ энэ бүгдийг ингээд курс өтбөд гэж байдаг байхгүй юу? Одоо энэ саяны Комус Стокгольм цэгсэгийн хаяг руу орохоор тэгээ тэр дотор чи ингээ харахаар курсуудынхаа нэртэй хугацаатайгаа оройны курс юм уу 100% курс юм уу 50% курс юм уу ингээд бүгдээрээ байдаг. Тэгээ энийг яхаа уг нь студио веглетер чинь нива тестээ одоо төвшин тогтоох шалгалтаа өгөхөд чинь уг нь та нар зааж өгөх хэрэгтэй байхгүй юу? Гэтэ яхаа шивэдээ бүр сайн ойлгохгүй юм байгаа л эндээс яхаа ингээд
ойролцоогоор мэдээлэл авчиад очиж асуухад бас арай багцаатай очиж штэ. За тэгээд төвшин тогтоох ингээд цагаан хуваар явж байгаа. За дараагийнх ямар курсууд уншиж болох вэ гэж. За суур хичээлүүдэд нь болохоор Svenska som andraspråk, det шведийн англиска, тэгээд математик байгаа аахгүй. Тэгээд самхаасkunskap гэдэг нийгмийн шинжилгээ ухааны хичээлүүд орно. Энээс гадна одоо жишээл за Монголоос нэг хүүхд ирлээ, эмчийн сургуульд орлоо гэхэд өөрийн чинь физикийн хичээл физик А-тай тэнцүү гэд гараад ирлээ тий. Ихэвчлэн энэ хичээлүүд маань ерөнхий боловсролын хичээлүүд маань ихэвчлэн А, Б, С, Д гэх дөрвөн шаттай байдаг. Одоо математик А гэх юм бол хамгийн анхан шатны математик тийм ээ. Одоо нэмэх асуултлыг хийж чаддаг баг математик А ч юм. Б гэх юм бол гүнзгийрээ. За Д гэх юм бол нэлийн одоо эдийн засгийн ангид орох хүүхд мөртийн тийм төвшин байдаг. Тэгэхээр одоо жишээл эмчийн ангид орох хүүхд байлаа гэхэд өөрөө физик А-тай Монголоос ирлээ гэхэд Б, С, Д гэж жишээлбэл коммерс л уншина. Тэгжээж их сургуульд орох хэрэгтэй болно. Эсвэл мэрэгжлийн сургуульд. Тэгэхээр та нар швед хэлж бай, англи хэлж бай, ямар ч хичээл уншиж эхлэхээс өмнө эхлээд өөрөө ямар хичээл цаашдаа үргэлжлүүл сурах уу, их сургууль сурах уу, мэрэгжлийн сургууль сурах уу гэдгээ мэддэг ахын бол тий төлөвлөгөөгөө бүр гаргах чинь хугацаа алдахгүй. Шведийн юм чинь бүх юм нэг хугацаатай учраас төлөвлөгөө хийн сайн гаргаж чадсан байна. Тэр хүн хугацаа хоожно ерөнхийдөө. Тийм болохоор жишээлбэл би эмч мэрэгчлээ болно гэж авал тэгэхээр швед хэл мэл бүх юмдаа сурахаас эмчийнхаа мэрэгчлийг судлах хэрэгтэй ах тий. Хэдэн жил ордсон байна. Ямар шаардлага тавигдсан байна. Юу ямар хичээлийг хэдэн жилийн хугацаанд унших хэрэгтэй байна. Ч юм уу тий. Тэгхийн болвол тэр төлөвлөгөөгөө эргээгээ та нар студид байрлал дээр буюу тэр одоо чиглүүлэгч тэгээ сургалтын чиглүүлэгч хүндээ хэлэх юм бол ингээд бүх юм чи өөрсдөө чинь төлөвлөөд өгнө. Тэгээд ямар нэг сургуулийн бүртгэлээс хоцорлоо гэхэд жишээлбэл их сургуульд 1 жил хүлээдэг. Тэ коммерсийн сургууль гэхэд за доотлол нь 3 сар хүлээдэг. Гэх мэтчлэн ингээд хугацаа алддаг. Тэгээд бүх юм хугацаатай учраас сайн төлөвлөх юм бол жишээ арай бага хугацаанд өөрийнхөө төлөвлөсөн тэр гол зорилготой хүрэх боломжтой. За коммерс шведийн сургуулиудад сурахад коммерс одоо энэ насан туршийн сургуулиас эхлээд одоо CSN буюу сургалтын тэтгэлэг авах боломжтой байдаг. За тэгээд энэ тэтгэлэг авахын тулд ямар шаардлага тавьдаг вэ гэхээр 20-аас 56 насны хооронд байх тий хамгийн багадаа 50% буюу дээлтийг буюу хагас цагаар сурдаг байх. Одоо жишээл кваш курс гэж байдаг штэ. Quality курс. Тийм бол оройн цагийн ангичиг хвчлээ 25%-тэй ч юм уу байдаг болохоор яг ийм тохиолдолд тэтгэлэг авах боломжгүй гэсэн. Тэгээд тэтгэлэг өгөх эрх бүхий курсууд уншиж байгаа гэж байна. Тэгэхээр төлбөртэй курсууд ихэвчлэн тэтгэлэг авдаггүй байдаг. Яагаад гэвэл хувь хүн юм уу хувь сургуулиас зохион байгуулагддаг учраас улсын сургуулиуд бол бараг ихэвчлэн бүгд шахуу тэтгэлэгтэй курсууд байдаг. Тэтгэлэгтэй сургуулиуд байдаг. Тэгэхээр ямар нэгэн сургуулийн доор одоо тэтгэлэг авах боломжтой юу боломжгүй юу гэдэг нь угаасаа бүгд бичээтэй байдаг. Тэр тэтгэлэг сонирхчаад тэрийн дагуу харах хэрэгтэй. Тэгээд хамгийн багадаа 3-7 хоногийн хугацаатай суралц гэж байгаа. Ер нь бол 3-7 хоногоос доош сургалт гэж бараг байхгүй. Миний мэтгэл ерөнхийдөө 3 сар л байдаг бах доотлон. За тэгээд одоо бид нарыг ярьж чинь те хэрвээ та 3 дахь орны гэн те швед биш Европ иргэншилтэй биш бол заавал хугацаагүй оршин суух хэрэгтэй байж энэ тэтгэлгийг авна. Тийм ээ. Заавал иргэн байх албагүй Монголын иргэн байж болно. Гэхдээ хугацаагүй оршин суух хэрэгтэй. Permanent operation system гэж ярьдаг шүү дээ. Тийм байх хэвээр. Тэгээд хугацаагүй ирэх виз бол өөр онцгой шаардлага бий чинь гэр бүлийн байдал бол эрхэл байж гэх юм. За энэ бол маш ховор тохиолдол. Энийг бол өөрсдөө яг уцаар яриа тий өөрсдөө ч яг хувь хүний байдалтай тохируулаад цаанаасаа шийдвэр юм байна. Тэгээд тэтгэлгийн хэмжээ ойролцоогоор 2900 крон гэж байна. Гэхдээ миний бодлоор 100%-аар тий насан туршийн сургууль сурахад 2400 крон орчим харьцаадаг. Тэгээд хүүхэдтэй хүн бол нэг хүүхэд дээр 150 кроны нэмэгддэг. Хоёр хүүхэдтэй бол 300 кроны нэмэгддэг. Ингээд хүүхдийн тоогоор сурж байгаа ээж аавуудад хүндлэлт үзүүлээд ингээд баг зэргийн одоо юм мөнгөний тусламжууд нэмэгддэг. Тэгэхээр яг нь
ойролцоогоор 2000 төгрөг чинь 2000 зал их тоо би бол 2000-аас 2400-ийн хооронд сар болгон. Тэгээд энэ чинь тэтгэгч чинь зээл биш үү? Үгүй. Тэтгэлэг нь зээл гэх юм бол тэтгэлэгтэйгээ нийлээд ойролцоогоор 100000 кор авдаг. Тэгэхээр ерөнхийдөө та нарт 8000 зээлэр гэсэн. Зээлийн хувьд гэх юм бол энэ чинь оюутны зээл. Тэгээд одоо Швед улсад хамгийн боломжийн хүнтэй хамгийн боломжийн зээл бол оюутны зээл. Гэхдээ оюутны зээл маань нэг бүсэн 50,000 ч юм 100,000 короноор авах боломжгүй. Сар болгон л ингэж авах боломжтой. Тэгэхээр яг хэрэг үнэхээр сурыг бүх юмаа зориулъя гэх юм бол хүн ажиллахгүй тий зээлээ аваад ингэж сураад сурцсныхаа дараа жишээлбэл 60 нас хүртлээр тэр тэтгэлгийн хувааж төлөх боломжтой. Сард 2 нэг өөрийнхөө боломжоор ажлын байрны гарсныхаа дараа цалингийн хэмжээнээс одоо шалтгаалаад цаанаасаа та тэтэн төгрөг төлөх ёстой гэж ингэж гаргаж ирдэг. За тэгээд энэ тэтгэлэг маань ерөөсөө их сургуулийн хэмжээнд 240 хогсгол point буюу 240 кредитэнд их сургуулийн тэтгэлэг өгдөг. Тэр нь юу гэсэн үг гэх юм бол та насаараа их сургууль сураал ингэж тэтгэлэг аваад байна гэсэн үг биш. Их сургуулийн 3 жилийн бакалаврын зэргийн сургалт програм чинь 180 кредит гэдэг баггүй юу. За тэгээ мастрын 60 кредит нэмээд 240. Ерөөсөө мастер дуус хүртэл тэр л кредитэнд зээл авах, тэтгэлэг авах боломжийг олгож байгаа гэсэн. Харин ком үгсийнх болохоор бас нэг тодорхой хэмжээний байдаг. Тэр нэгтээ айгүй их байдаг. Их оноо байдаг. Тэгэхээр тэр кредитээ та тэр кредитэндээ зээлээ аваад дуусгасан бол тэгэл өөрийнхөө мөнгөөр л сурна гэсэн. Тэтгэлэг авах ирэхгүй болно гэсэн. За тэгээ энэ нь бол их даваа тал Шведийн сургалтын системийн тэтгэлэг авдаг. Дээр нь хугацаагүй оршин суух эрхтэй болон иргэдтэй нөгөө сургалтын төлбөргүй шүү дээ. Тэгээ дээр нь тэтгэлэг авдаг. Тэгэхээр энэ